Гадаад мэдээний дараагийн хэсэг нь Орос улбаны улс болон Украины үргэлжлэж буй дайны нөхцөл байдалтай холбоотой. Өнгөрсөн 7 хоногт Украины зүгээс Орос улбаны улсын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү халдлага эрчимжүүлсэн. Энэ Орос улбаны улсын эдийн засагт хүн дээр тусч буй бөгөөд тус улсад эдийн засгийн томоохон сорилтууд тулгарсаар байна. Стокгольмын олон улсын их тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар Оросын засгийн газар нь энэ онд батлан хамгаалахын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 8%-аас 6% болгон бууруулахаар төлөвлөж байжээ. Гэвч бодит байдал дээр 2026 оны эхний удирдалд батлан хамгаалах салбарын зардал өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар огцон өсөж дотоодын нийт бүтээгдэхүүний 12%-д хүрсэн байна. Холбооны бүгд найрамд Герман улсын олон улсын аюулгүй байдлын хүрээлэнгийн судлаачдын онцлсноор өнөөдөр Оросын холбооны улсын нийт төсвийн бараг 70% нь зөвхөн цэрэг айрам батлан хамгаалах салбарт зарцуулагч байгаа нь эдийн засагт асар хүнд дарамт болсоор байна. Оросын эдийн засгийн бодлого боловсруулагчид энэхүү хитээцсэн цэргийн зардлын хор уршгийг ерөнхийлөгч Путинд удаа сануулсаар ирсэн. Зэвсгийн үйлдвэрүүдийг өндөр ачаалттайгаар ажилуулж фронт руу илгээх цэргүүдэд маш өндөр цалин төлөхөөс өөр аргагүй хүрсэн нь эдийн засгийн бусад салбаруудыг золиослох бүтээмжийг нь багасгахад хүргэж байна. Хоёрдугаар үйлрэлт газрын төсний орлого нэмэгдэж төр зүрийн амьсгаа авах боломж олцсон. Гэсэн ч Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд ормозын хоолойн асуудлаарх гэрээ байгуулагдсанаар газрын тосны үн буцаад унсан. Түүнчлэн Төв банкны өндөр хүүгээс шалтгаалan рублийн ханш чанга байгаа нь Америк доллараар борлуулсан газрын тосноос төсвөө бүрдүүлдэг Оросын холбооны улсад ашиггүй байдлаар тусч байна. Ерөнхийлөгч Путин энэ сарын ихээр инфляцийг ялж чадсан хэмээн өөдрөгөөр мэдэгдэж хүү буурах хүлээлттэйг зарласан. Гэвч Оросын холбооны улсын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина үүнийг няцааж бодлогын хүүг ердөө 0.2%-аар бууруулж 1425%-д хэвээр үлдээсэн юм а. Тэрээр одоогоор 5.3%-д хүрсэн инфляцийн эсрэг тэмцэл дуусаагүй байгааг сануулж инфляцийг хөөрөгдөж буй гол шалтгаан нь батлан хамгаалахын зардлаас үүдэлтэй төсвийн асар их алдагдал болон түлшний үйлдвэрлэлийн уналт гэдгийг онцлон тэмдэглэжээ. Набиуллина Төв банкны хувьд инфляцтай тэмцэх үүнээс өөр арга байхгүйг онцлон хэлсэн. Үүний зэрэгцээ Украины нисгчгүй онгоцууд Москва, Санкт-Петербург болон Оросын газрын тосны чухал дэд бүтцүүд рүү зохиол өгч байдлыг улам бүр дордуулж байна. Ийм нөхцөлд ерөнхийлөгч Путин дайныг ямар ч хамаагүй үнээр үргэлжлүүлэхийн тулд эдийн засаг төсөв санхүүгийн чадварлаг албан тушаалтнуудаа ажлаас нь чөлөөлж болзошгүй гэж шинжээчид хэмээж байна.